Өнөөдөр Төв аймгийн ээлжид 4-р хуралдаан болж нэлээд олон асуудлыг бид бүхэн хэлэлцэж байна. Тэгэхээр тулгамж байгаа яаралтай шийдвэрлэх ёстой энэ асуудыг хэлэлцэж байна. Тэгэхээр өнөөдөр бас энэ ч нөгөө хурлын үүссэн нөхцөл байдал гэх юм бол бас нэлээдгүй инх замбраагүй байдал нөхцөл байдал үүслээ. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг өнөөдөр 4-р хуралдаан дээр одоо манай Монгол Ардын намын бас 10-аад хүн бол шинээр орж ирж хуралдаа сууж 7 хүн баха 6 байл 7 хүн шинээр 4-р хуралдаандаа сууж байгаа. Тэгээ бидний бол одоо хуучин 2022 онд батлагдсан дэгээр бол анх дахь хуралдаанд бүлэг байгуулах асуудлыг мэдэгдэнэ гэсэн ийм асуудал байгаа. Тэгээ анх дахь хуралдаан дээр бол манай одоо Монгол Ардын намынхан өөрснөө одоо хуралдаа суугаагүй учраас энэ бүлэг байгуулах асуудал нь одоо хүртэл ингэ шийдэгдээгүй явж байгаа. Тийм болохоор бид дэгээ өөрчилж энэ бүлэг байгуулах асуудал нь шийдэгдэх болохоос биш. Одоо энэ хурлын зөвлөлөөр ороогүй асуудлыг бол бид нар шууд энэ хууль зөрчөөд дэгээ зөрчөөд нэгжийн тухай хууль болон бусад хууль дүрм журмаа зөрчөөд ингэж бол оруулах ямар ч боломжгүй маа гэдгийг бол энэ талаас нь хэлсэн. Тэгээ ерөн бол анх одоо энэ инх замбраагүй байдал үүсгэхэд бол анх 2024 оны орон нутгийн сонгуулийн өмнө болсон 9 сарын 3-нд санагджээ. Хуралдаанаар энэ одоо инх замбраагүй байдал үүсэх нөхцөл байдал үүссэн. Ягаад гэвэл 4 хүн бол одоо хууль зөрчиж одоо нэр дэвссэн. Тэгээ одоо нэгжийн тухай хууль дээр ямар заалт байгаа гэхээр сонгуульд нэр дэвшиж байгаа тухайн иргэн бол одоо удирдах алт бодож байлтан буюу төлөөлөл удирдах зүйлийн гишүүн байж болохгүй. Хэрэг байх юм бол 8 сарын 1-ээс өмнө ажил албанчлалаас чөлөөлөгдсөн байна гэсэн ийм хуулийн зохицуулах заалтай байгаа. Хар дээр цагаанаар бичсэн, цагаан дээр хараар бичсэн. Тийм болохоор энийг би одоо тухайн үеийн хурал иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд бол олон удаа сануулж хэлсэн. Та нар бүхэн одоо 8 сарын 1-ээс өмнө гэсэн асуудлыг та сар гарангийн дотор дараа та нар тууцд байгаа улсууд одоо ингэ чөлөөлөгдлөө шүү. Энэ бол хууль зөрчиж байгаа шүү гэдгийг нь бол удаа дараалан сануулж ирсэн боловч одоо олон хүч төрж Монгол Ардын намынхан бол хүч төрж энэ асуудлыг шийдснээс болж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн гэдгийг бас хариуцлагатаар хэлье. 4 хүн үндсэндээ бол хууль зөрчөөд нэр дэвссэн. 3 нь бол орон нутгийн сонгуульд ялгадал хүлээсэн. 1 хүн нь бол одоо ялт байгуулж хүрэлцэж ирсэн. Тэгэхээр хурал бол бүрэн эрхийнхээ хүрээнд одоо Баян хангаа одоо сумаас сонгогдсон одоо Баярмаа гэдэг хүнийг одоо хууль шүүхийн байдал эсрэгтэн энэ хүнийг бол бүрэн эрхийн баталгаж боломжгүй гэдэг төлөөлөгчдийн 50-аас дээш хувь бол дэмжсэн учраас одоо хүртэл батлуулж чадаагүй ингэ явж байгаа гэдгийг хэлье. Тэгээд сая бол анхан шатны шүүхээс бол одоо анх дахь хуралдаан бол одоо бүрэн хууль ёсныхан маа гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр манай Монгол Ардын намынхан дахиад давж алдахчдын шүүхэд гомлоо гаргацсан байгаа. Тэрийг шийдэгдэл нь энэ бүлэг байгуулах боломж бол байхгүй байна гэдгийг бол энэ хууль дэгт зааснараа бид нар хууль хэрэгжүүлээл гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тийм болохоор өнөөдөр ерөн бол одоо энэ ажил албан тушаалыг авснаас хойш бол нэлээд олон асуудалтай тулгарч байгаа. Тэр нь юу гэхээр хууль зөрчсөн удаа дараагийн шийдвэрүүдийг хүчингүй болгох, энэ олон газартай холбоотой асуудлыг хүчингүй болгох гэдэг энэ зүйлүүд байгаа. Жишээ нь одоо Баян цагаан сумаас одоо би бүр тодорхой хэлчихье. Баян цагаан сумаас сонгогдсон. Одоо 2 дахь өмнө 2024 онд байсан. Одоо 24-оос сая дахиж явж байгаа Мөрнөрөнгийн Кот гэдэг хүн бол одоо 100 модны гол дээр нэг газар хууль бусаар олгосон асуудал байгаа. Тэгээ энийг бол би сая одоо яасан цуцалсан. Дээр нь дахиад энэ одоо дахин төлөлтөй холбоотой, дээр нь сургууль соёл руу шахаж өгсөн газруудыг бүгдийг цуцалж байгаа. Энтэй холбоож одоо засаг даргыг огцруулах асуудал, эдгээр бол зүгээр хувийн өс сонзгийн асуудлаар энийг шийдэж байгаа. Тэгээ Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд бол одоо шудраг ус зүйлтэй бид нар тэмцээл гэж байгаа дээр дооргоо. Тийм болох дээр энэ болохгүй байгаа олон зүйлийг бид нар зэгцлэе гэдэг л асуудал тавих дээр эргээд өнөөдөр бол бид нар тохиролцоо гэдэг асуудлыг тавьсан. Бид нар л хууль биелүүлнэ. Зөвхөн одоо хуульд одоо ажлаа хэрэгжүүлэл гисний үүднээс бол дахиж орж ирж одоо энийг та бүхэн одоо тэр хорооддоо орж ажил тэрийг одоо анхан шатны шүүхийн шийдвэрийг эцэслэн шийдвэрлэн тэр бүлэг байгуулах асуудлаа ярьсны төлөө одоо энийг бол засаг даргыг огцруулах асуудлыг оруулж ирж байгаа нь үнэхээр одоо ёс зүйгүй ийм авиралж байна. Тийм болохоор энэ хүмүүс маань одоо юу хэмээр юм дээ. Тэгээд одоо ард түмэн бол мэдж байгаа. Хэн юу хийсэн, өнгөрсөн он жилүүдэд юу хийсэн. Одоо бол үннээс ч илүү бас олон хууль зөрчсөн асуудууд байгаа. Саяхан хүртэл энэ тендертэй холбоотой асуудууд үүссэн. Энэ одоо авилгатай тэмцэх газар дээр шалгадаа явж байгаа юм байлээ. Ерөн бол олон юмнууд гарч ирнэ. Энэ бол тодорхой. Энийг бид нар ил болгоно. Ингэжээж одоо шат шатандаа энэ засгийн газрыг хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, дээр нь 8 орон нутгийн бодлого шийдвэр бол хуулийн дагуу хуулийн хүрээнд л явуулах хэрэгтэй. Одоо хамтарсан засаг газар үнэхээр одоо хууль биелүүл шудраг ёсны зарчимтай олон мега төсөл хөдөлгөж байгаа. Энэ үед бол бид нар дээр доргу нам ус төрхөөсөө илүү энэ хуулийн одоо зөрчсөн асуудалтай бүгдээр нийтрээ тэмцэж байгаа гэдэг үүднээс бол би бол одоо олон алхмуудыг манай иргэдийн хурлын төлөөлөгчнөр бол шийдэ гэдэг энэ үүрэг даалгаврыг өгж байгаа. Тэр нь иргэдийн хурлаас
гарсан шийдвэрийг би биелүүлэх үүрэгтэй ийм л хүн. Тийм ч учраас хууль зөрчсөн олон асуудлыг зэгцэлнэ гэдгийг бас хэлье. Цаашдаа ч гэсэндээ олон ийм томьтой тулгарна. Тэрнээс бол ухрахгүй урагшилж алхна гэдгийг аль биесээр бас хэлье. За баярлалаа.